За одоо хит хэлж байна. Юу вэ? Хүй. What? За юу яцхан залуусаа энэ өдрийн мэдик хүргийн миксэн. За тэгээд удаан хугацааны дараа ингээд бичлэгүүдэд оруулж эхлэх гэж байна. За тэгээд өнөөдөр хэдлээ Taps уу Toddler гэж Bus Simulator баха 2 дахь хэсгийг тоглох гэж байна. За тэгээд удаан хугацаанд бичлэг хийгээд уучлаарай. Тэгэл цагаалаар хичээл энэ төргээд авахцаараад ерөнхийдөө нэлээд хугацаа өнгөрчлөө. За тэгээ одооноос ерөнхийдөө бичлэгүүдэд хэвээ оруулаад эхэлнэ гэж ойлгож байна. За тэгээд тоглоом эхлэхээс өмнө би гэс нэг зарлах гэх юм уу нэг юм хэлчихээ. За тэгээд линк дээр байгаа channel руу ороод хараарай. Bugs TV-гээд ерөнхийдөө бол comedy, funny төрлийн хөгжлөө гоё бичлэгүүд оруулдаг channel байгаа. За тэгээд ороод таалагдвал subscribe дарахын дараарай. За тэгээд хэдлээ тоглоом руу орцгоё. За энэ удаагийн Taps-ийн хэсэг маань арай өөр гэж хэлж болно. Ягаад гэвэл шинэ хүмүүс, шинэ баатар тэгэл шинэ гоё үеуд нэмэгдсэн байгаа. За тэгээд ямар тэр үеүүдээр ямар хүмүүс байгааг харцгаая. За энэ бол та нарын харж байгаа ч Star Wars-ийн Jedi-ууд байна. За тэгэхээр энэ үеийг баг Star Wars-ийн үе гэж нэрлэж болох юм. Гэхдээ яг ч Star Wars биш. За тэгэхээр хэдэн энэ Young гэж шинэ бүлэг нэмэгдсэн байна баатруудын. За тэгэхээр эндээ сонголтуудаа игээд тавих боломжтой. За энд жишээ нь нэг Jedi тавьж болж байна. За энэ нэг Ghostbuster шиг харагдаж байна. За энийг буутай залууг тавьж болж байна. Энэ их буутай залууг тавьж болж байна. За энд болохоор Jedi Master гэдэг хоёр филмтэй гар байна. За нэг иймэрхүү. За энэ beamer энтер гэл. За тэгэхээр за тэргүүг нэ мэдээж хитэн Jedi юу тавьчээ. За хойно За тэнийг том бутагаар энд гар буутай гэх юм уу та. Лазерын гар буу. За ингээд домогт оддын дэ эхэлж байна. Яа, солиотой. Элвэ чи тохиж чадах чи юу хийгээд байгаа юм бэ? Бусдаад байгаа мó? Хөнгөлдөө эргэж ин та тийм. За тэнд юу болж байна? За манай ганц үлцээ юу ш буутай залуу. За. Буудра. Йоо энэ ч уг нилээ хүчтэй яа тийм юу куб унаад ирв. What? Куб нь устгадаг юм шиг байна л да. За. Тэгтийн удаад би хуучны хүмүүсээ оруулъя гэж бодож байна. За. Трампны тавиад тэгээд хараач юм уу? За хитэ хараач тавьчаа. За Трамп Элвэ хойш эргэж хараач. Чи буруу тийшээ хараад байна штэ. За ханаа барьсан. За хан нурж унлаа. Өөрийгөө ашиглаа. Трампд итгэж болохгүй гэж яг мэдсэн юм аа. За. Gravity дүүдгээд энийг турш үзье те. Жингүүдлийн залуу. Тэгээд хоёр катапульт ингээр ингэж тавиад maybe. За. Gravity дүүд юу гэх нэ харъя. Бүгдийг өөр зугаа татчих байна. Манай Спартач юу ч болсон үедээ хөрх. За хэлвэ. Нэг 10хан штэ 10хан. Тэр шот эсрлээ. Нэгийг нь алчлаа. За сүнс өнөгчд яах гэднэ. За одоо нэг чин талыг аваад. Элвэ. Yes. За тэгэхээр идэл энэ удаад Jedi Master-уудыг энд тавьж үзье. Тэгээд бас хитэн Jedi-тай.
Тэгээд карбонууд За. Явсаа. За тэр нэг таавар шиг юмнууд. Фүүх. Ямар амар юм бэ? Гэхдээ манай юуг нь сэлмээр хамгаалаад байна л та. Лазерыг нь. Тэр нь бас нэг ашигтай. За одоо хит үлчвэ. Юу вэ? Хүй. What? Чи Favorite шүү дээ. Тэгээд энэ тидийг тавьчих. За одоо эдрийг яах юм харъя. Авирч. За эдгээр бол аргалчих байх уу? Эдгээр амир. Наатханда бити өөр. Йоо. Шонд бити хөр. Don't touch the cube ёо баярлаа. За нийтээ ингээд 5 яага ингээд 4 дахьтэр явж байна. Сан gravity дүүдээс хол байх хэрэгтэй. Тэгэхээр энд нэг тавиад, энд нэг тавиад. Тэгээ би энэ хан дээр гарч үзмээр байна. Хан дээр л гарах хэрэгтэй. За. Яа. Хэлбэ гараа. Хан дээр гар. За энэ кубуд бол ер нь ашигтай гэж хэлж болох юм бас ашиггүй гэж хэлж болох юм. Барыг ялчлаа да. За энэ гарууд бол амир юм амар. Маргаагүй. Бараг хамгийн хэрэгтэй хүмүүсийн чагсаалтанд орох юм байна. Окей. За энэ сүүлийн үе юу? What the fuck? Стоцооч уцаагаад айлхын зүгээр байрал мэрэл авсан ш та. Та нарыг биш тэ хуучны аргаар яалсан да. Дүм. Биртос идрээр нэг ч удаа ялж үзээгүй юм ш тэ. За. Пас. Тэр шүү нийлээ тэнтэй орондоо. No. Бити өөрлөгөө татаад. Эй. Юу боксерийн гараад ирвэ. Тэр их бол гаргадаг шиг байна л та хөрхий. Ахаа гарлаа боксерийн no. This can't be. Шаттаагаад үгүй л да та нэг. Шаттаагаад үгүй. Яа. Хоолоос өччихье. Катапульт хитийг тавь. What? За. Гүй, бити буулта. Зүв. Энэ шиг л байх хэрэгтэй шүү дээ. Энэ шиг буухгүй. Гадраас зүв. Ухаантай бой. Таста чулуугаар бороо оруулж байна да манайхаа. Тэр яг усч. За одоо хоёрхан штэ юухан байх. Гүгү. Ялчлаа штэ. Тоглосон баярлаа. За. Ингээд энэ тоглоом ингээд дуусгачлаа. Тэгтээ яг дуусаагүй sandbox version гэдээ байгаа. За энэ дээр болохоор хүссэн хүмүүсийг хүссэн тоогоор хязгааргүйгээр тавьж болдгоор онцлогтой. За тэгэхээр хэдлээ яа. За 3 ширхэг Трамп эсрэг. За энэ peasant гэдэг нэг юу байгаа. Зүгээр жирийн үний төгсөрсөн идбэр гэх юм уу та. Би нэг шитэн л гэж ойлгоод байгаа. За энийг хэр хүчтэйг харуулахын тулд ингээ 3 Трамп эсрэг тулдуулъя. За. Трампууд
боломж өгөхгүй шууд дайрсан. За писэнт бол маш удаан хөдөлгөөнтэй болохоор ойртож чадахгүй байна. Альвэ. Чи төгс төрлийг олсон. Чи чадах хэрэгтэй. Нэг нь бариад туссан ш. За бэлхүүснээс бариад авлаа. Хаан давуулаа шидсэн. За тавьж өгөхгүй нэ нэг нь газар ойчоо дундлаа. За нөгөө за бэлхүүсээр хаан дотор гатсан. Хоёрыг нь алаа ичүү. Яа. Ийм л амар хүчтэй биш үү те. Тэгэл Dark Peasant гэж бас нэг гар байгаа. Тэр бүр энэс арай бүр хүчтэй. Тэр өөрөө хоёртаас гар хөрөхгүй нөгөө нэг хоёр нэг нүд шиг юм тэгэл үлцэн ажиллаа. Тэр нөгөө чи бадж байгаа л тэр. Бадж байгаа одоо шидэ ажил. За сүүлчийн гарууд ингээ өвхлээ. За тэгэхээр энэ дийлдэшгүй хүмүүсийг яаж дийлэх вэ гэхээр бидэнд M16-тай тусгай салааны эсрэгүүд хэрэгтэй. Тусгай салааныхын шүүрэн шангар шиг маш их сумаар буудаж байна. Гэхдээ шидэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа юм шиг. Юу хүн үлдсэн юм уу? Тэнд биш. Тоглож байна дөө. За тэгвэл манай Neo Faction-ы Star Wars-ын залгас юу гэж чадах нь вэ? За тэгвэл сүнс сөнөгчд. За сүнс сөнөгчд цахилгаанаар буудаж байна. Лазер хэд хэсвэн цахилгаан шаргаж байна. За цахилгаанаар хойш нь түрээд ирдээс Dark Peasant-ийг дайрах боломж өгөхгүй маш шодрог тоглож байна. За түүнийг бол руу шахаж байна. Тэр хидгааргүй ангал руу уунахад маш ойрхон байд. Тэгтээ тэр нисдэг болохоор унахгүй. What? Унчлаа шүү дээ. Нисэж. Хүү та нараас яах гэж байгаа юм бэ? За тэгээд энэ удаагийнхан Total Accurate Battle Simulator-ийн хэсгийг энд хүрээд өндөрлөе. За тэгээд одоо ерөнхийдөө бол бичлэгүүд бол хэвээ ороод эхлэх болно. За тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe товчон дээр дараарай. За тэгээд дараагийн бичлэгэн дээр уулзлаа. Түр баяртай. Peace.